Сайн Techcast Talks Q&A session тавтай морил. За одоо энэ удаагийнхаа дугаараар бид хоёр хэлжсэнчлэн улирал болгон хүмүүсийн одоо ирсэн асуултуудад хариулна гэд хэлжсэн. Тэгээд харамсалтай нь энэ удаад бид хоёрт ямар ч асуулт ирээгүй болохоор бид хоёр илүү хөвгөлтэй байх гад би энэсээ хөгжөөнтэй тоглоомоор асуултууд асуухаар болсон байгаа тий. За тэгээд шууд ярианд ороод явчих. Одоо энэ хэсэг маань болохоор нийт 3 төрлийн юмнаас тогтож байгаа шүү дээ тий. 4 тий 4. Ер нь болохоор бид хоёр red flag уу, green flag уу гэдэг ихнийх нь байгаа. Хоёр дахь нь болохоор ямар нэг зүйлийг төсөөлдөг. Гурав дахь нь болохоор this or that. Тэгээд дөрөв дэх нь болохоор girl logic index гинэ. За үзмээ. За тэгээ энэ асуудлуудыг бид хоёр жимнэ ашиглаад гаргаж ирсэн байгаа. Тий. За эхнийхээс нь эхлэвч. Би red green дээр энэ хостыг явчих. Дараагийнх дээр нь тав. За тэгээ. За эхнийх нь болохоор компьютерийн дэлгэц дээр нэг ч сул зай байхгүй, бүх файл нь дэлгэцэн дээрээ байх. Red. За. За дараагийнх нь keyboard shortcut ашиглаж ажиллаа маш хурд их. Red. Окей. Green. За тайлбарлахгүй зүгээр red green ил явчтэй яваа. За тэгээ. Гэтэ чи өөрөө асуулгүй мүү? За тэгээ дүүл. За одоо дараагийнхын тайлбарлаач. За тэгээ. За. Утасныхын аппликейшнууд дээр 1000-аар уншигдаагүй мессеж чатууд байх. Red. За. Гэтэ миний утас ер нь тийм байдаг. Нөө мессеж өгдөн штэ. Мессенжер ш зүгээр утасны мессеж ер нь тийм байдаг. Миний ч гэсэн ялгаа. Хурал дээрээ ярихгүй байгаа үедээ мик мьют хийж арчнаа чимээгүй байлгадаг. Өөрийнхөө мик юм. Green гэж. Бусдын онцлог хэрэгтэй шүү дээ. Тийм. За, дараагийнх нь болохоор юу ч хайсан үргэлж incognito mode ашигладаг байх. Цэнхэрэж байгаа юу? Зарим тохиолдолд incognito бол зүгээр санагдаад. Тэгэхээр цэнхэрээд байгаа. Дараагийнх нь бүх файл нь нэрлсэн фолдер дотор олоход маш амархан байх. Жинхэнэ аваа. Slack эсвэл chat-н дээр одоо ажлын цагаар ч юм уу те мессеж ирсэн байхад тэрийг өөрөөсөө син хийхгүй мөртлөө сошиал дээр пост оруулаад байх. Зураг постлох ч юм уу, стори хийх ч юм уу. Мэдээж ready. Нөгөө хүний үнэлэх хэрэгтэй шүү дээ. Ажил хийж байгаа хүнийг. Тийм шүү. За. Нүдээ хайлаж dark mode ашигладаг. Бас бусдад нүдний шил зүрхийг зөвлөдөг. Мэдээж угаасаа green яа тэгэл эрүүл мэндтэй харж байгаа болохоор. Гэхдээ надад dark mode дээр ашиглахаар нүд ингээд ийм ирээжлээ айгүй байгаад байдаг шүү дээ. Тийм үү. Тэгдэггүй. Тэгэхээр хүн хүндээс өөрөө тийм болоо. Надад л яг dark mode айгүй амар байдаг. Тийм. Сонин тий. Одоо нөгөө нэг Gemini-ийн чатан дээр нөгөө юм хард хэсгэр дээр цагаан одоо цагаан үсэг нүдтэй. Юун дээр болохоор код эдитер дээр болохоор хард хэсгэр дээр нөгөө өнгөнгийн одоо улаан шар ногоонгийн өнгөнгийн кодны текстүүд байдаг шүү дээ. Аль дээр надад бүр айгүй тохгүй байдаг. Тэгэхээр би цайварыг ашиглах. Таны л яг preference л тийм байна тий. Миний гэхдээ бас бодоод үзэхээр тэгээ хин капууд л ер нь dark mode дээр байдаг. Ашиглахад арай амар байдаг болохоор. Бас сони тий. За өөрөө цэнэглэгчээ хизээч авч явдггүй өрүүлж хүнийхээс цэнэглэгчээ гэж аваад гэж гойдаг. Red. Өөр авч явах хэрэгтэй гэж боддгоо. За дараагийнх нь болохоор хоёр шатлалт баталгаажуулалт гэдэг шүү дээ. Бүх аяг дээр идэвхжүүлсэн байх. Ногоон. Окей. За зүүн гал орохдоо уцаа гараараа бариад дүрсийг нь үргэлж ингэж авчвал. За наач нь бол red хаа. Би бол ер нь зүүн гал орны төлөвлөсөн л бол аль болох нөгөө компьютероос орохыг хичээдэг. Компьютероос яг орчноо тухтай бэлтжээд орохыг хичээдэг. Тийм. Линк явуулахдаа энэ бол тийм учирлаа линк шүү гэж заавал тайлбар явуулна. Yes, green. Мэдээж green. За. Системийн шинжилгээгүйгээс болоод апн гацаад байхад энэ утас зүгээр л муу юм гэж бодох. Red. Сүүлийнхээ апдейт шинжилгүүдийг заавал хийж авах хэрэгтэй. Тийм. Энэ надаа яг нэг юм дататай адилхан санагдаад байна. Хүмүүс нөгөө дата хурдан дуусчлаа гэдэг хэлдэг шүү дээ. Тэгсэн мөртлөө нөгөө яг дата ашиглагдж байгаа нөгөө high quality бичлэг үздэг ч юм уу. Тэрийг ерөөсөө анзаарахгүй мөртлөө дата л хурдан дуусаад энийг комплейн хийдэг шүү дээ. Тэрнтэй адилхан санагдлаа.
хаашаач явсан power bank болон цэнэглэгчтэй зөв хүнд нь бэлэн байлаа. Ногоо. Төрөний асуулттай адилхан юм байна. Ногоо шүү. Энэ ер нь баг ингээд нөгөө нэг Google I/O эдэр дээр ивент дээр очсон ч гэсэн power bank бэлгэлээдсэн шүү дээ. Тэрэндээ бас холбоотой green flag юм байна гэж бас бодлоо. Одоо тэгтээ сүүлийн үед жишээлбэл нөгөө саяхан надад нэг тохиолдсон жишээ байхгүй юу? Утасны маань цэнийг дууссан. Утасны цэнийг дуусчлаар бид нэр шууд ингээд сошиал орчноос тусгаарлагдчихж байгаа байхгүй яа. Тэгэхээр оройн цагаар такси арих хэрэгтэй болоод тэнгуүтлээ нөгөө UB cab дутах юм бол арай найдвартай шүү дээ. Тэгэхээр нөгөө cab дутах уу эсвэл нөгөө зам дээр гараа өргөж зогсох уу. Тэнгүүд нөгөө утасны цэнийг дууссан яах уу гэд дээр нь бас нөгөө автобусны картанда заримдаа марцсан үед тийм нөгөө аппликейшнаар уцаа цэнэглээд тэгээ явна штэ. Яг банкны картаа уншуулж олно. Тэгтээ бас нөгөө нэг утасныхаа апаар ингээд уншуулаа явал айгу бас хэвтэйхэн байдаг. Тэгэхээр өөр нь ялчгүй бидний хэрэглээ автобусч дээр таксиж дээр тэгээ одоо нөгөө нэг дэлгүүрүүдийн ингээд нөгөө бонус уншуулдаг аппликейшнүүч дээр бүгдээрээ нөгөө утас ашиглагдаж байгаа болохоор уцаа ол зайлшгүй цэнэгтэй байлгаж явах шаардлагатай болсон. Дээрээс нь ер нь ингээ хүнтэйгээ харилцаа тий. За би одоо хоцорч шүү, тхий шүү, ингэшиг шүү гэхэд бол зайлшгүй бол цэнэгтэй байх шаардлагатай байгаамаа. Тэгэхээр ялчгүй green flag. Хаас үг юм ба шүү дээ тий. Олон нийтийн газар автобусанд, кофе шопод чанга гарагч дээрээ тавиад юм ярих. Видео колдох. За энэ бол бүр ингээд улааны бараг хөрөн флаг гэдэг байхгүй. Хар улаан цусан улаан флаг гэдэг байхгүй. Би яг тийм юмд амар дургүй. Яагаад гэвэл энэ бүр амар бүдүүлэг, бүр маш бүдүүлэг. Тэгээд ер нь бол биенийхээ орон зайг хөндлөж явах хэрэгтэй. Тийм болохоор юм сонсох чи юулч хөвчөө зүгээс сонсож байгаарэ гэдэг уриалгыг бас хэлмээр байна. Тэгээд бас олон нийтийн газар хүнтэй уцаар ярихдаа одоо бүр чихвч байхгүй маа гэхэд ядаж дууг нь бүр маш намсгаж байгаа чихэн дээрээ барьж ярьдаг ч юм уу тий. Яг үнэ. Ингэсэн чинь бас нэг юм санаанд орчлоо. Би нөгөө нэг оюутан бахта дотор байранд амьдардаг байсан. Тэгэнгүүт сэр бохонтой цуг нэг хүрээнд амьдардаг байсан байхгүй. Тэгэнгүүт манай хүн одоо яг тухайн үндэсний онцлогч юм уу ер нь нэлээд чанга ярьдаг юм ярихаараа тэгэнгүүтээ видео кол ихтэй яг өрөөндөө ингээд юу ячдаг. Видео кол нь цаатлын үнийх нь яриа надад сонсогддог. Өөрөө бас ингээд зөрүүлээ чанга ярьдаг. Тэр нь надад бүр ингээд амар хэцүү санагддаг гэсэн байхгүй. Тэгээ ингээд бас нөгөө нэг ялгаатай байдлыг нөгөө ойлгох гэж хичээгээд байна шүү дээ тий. Тэгэнгүүт ингээд аюу хэцүү санагддаг. Тэгээд хилчилээсэн л та ингээд жоох айжхан болгоё гэдэгэнгүүт угаасаа л тэр хүн ингээд сурцсан болохоор тэгээд хийдэг. Тэгээд зүйлдээ би баг сервис сурхаа шахаад тэгээд төгссөн мэ тий. Хэрэггүй мэйл сурталчилгаануудаас unsubscribe хийж имэйлээ цэвэрхэн байлгадаг байх. Green flag. Өмнө нь болохоор минийх ер нь нэлээд замраагүй байдаг байсан Gmail дээр. Тэгээд сүүлийн үед Gmail нөгөө нэг таг өгдөг болсон шүү дээ. Тэрүүгээрээ бас нөгөө тусдаа promotional email-ээр нөгөө Scotland нөгөө яг одоо social media байна уу Scotland миний яг primary мэйлүүд байна уу юу ялгаад өгчтэй болсон. Тэгэнгүүт тэр нь одоо илүү амар санагддаг. Тэгээ ямар нэгэн байдлаар би нэг тодорхой хөтөлбөрт орж байгаа ч юм уу тийм ах юм бол тэрийг яг тусдаа юм таг болгоод яг ийм мэйлүүд гээд ялгчдаг болсон болохоор аяг амар санагддаг болсон. За гэрийнхээ Wi-Fi нууц үг хийхгүй open орхих. Би харамлахгүй байна гэж ярих. Read. Окей. За дараагийнх нь болохоор скриншот явуулахдаа хэрэггүй хэсгийг нь хасаад яг хэрэгтэй хэсгийг нь тодруулаад явуулдаг. Green. Би ер нь бол яг тэгдэг. Тэгэхгүй бол нөгөө хүн чинь бас тийм олон ингээд юм том скриншотноос хаанаас нь юу гарахаа ингээд мэдэхгүй ингээд цагаа бас нөгөө нэгээ бас мэдлээ тий. Цагаас үрэх магадлал учраас шууд тоочны скриншотоо хийгээд энийг хараарай гэж явуулдаг. Энэ линк руу ороод өгөөч гээд хүн болгоно руу ямар тайлбаргүй линк явуулах. Амар Warning. Scam ялж шүү дээ. Яг тийм сонсогдчих шүү дээ. Тийм ээ. Угаасаа яг реддээ. Яг энэ талаар нэг амар хөвгөлтэй юм болсон юм аа. Бүр амар хөвгөлтэй энэ ярьж болж байна уу? За яа. Манай одоо нөгөө нэг багаар ажилладаг дизайнеруудыг тэгсэн шүү дээ. Тэгэнгүүт манай багийн нэг дизайнер маань нэг юм юуны жилийн нэг халтлах шиг юм нүртөөд юу яцсан аккаунт алдсан юм шиг байна. Тэгээд тэрүүгээр нь нөгөө нэг юу илээ тоглоод идэг эрэгтэйчүүдийн тоглоод идэг платформ Steam билүү. Steam. Steam-ийн нэг юм
яац юм шиг линк явуулсан юм байл да ийм одоо юу хож мож идэргээд тэгээд тэрийг нь манай одоо албаны захирлаа явуулсан заяа. Тэгээ манай албаны захирал тэрийг анзаараагүй ороод тэгээ өөрийнхөө Steam аккаунт уучлаарай захирал. Ингэж ярьж нээлж байгаа даа. Харин тэгэхээр ер нь яг юм юу мэддэхгүй линк лөө битээ ороорой хүмүүсээ. Яг үнэ. За дараагийнх нь юм ойлгохгүй байгааг хүн дуурлахгүйгээр маш гоёор тайлбарлаад өг. Дахин тайлбарласаар байх. Тайлбарлуулж байгаа хүндээ бол green flag. Тайлбарлаж байгаа хүндээ бол жоохон red flag юм шиг санагдлаа надаа. Одоо яг хүнийг удаа тайлбарлаж байхад үнэхээр ингээд анхаарч сонсоод тэ лавшуулж асууад ингээд окей нэг удаадаа энийг ингээд дуусгачмаар нь штэ. Тэгэхгүй ингээд яг нэг асуусан юм а баймаа тэр хүн дээр очиж асуугаад төвөг удаад ш нөгөө талаараа тэр нь бол айгүй red flag юм шиг санагдлаа. Бас хүнээс юм асуухаас өмнө өөрөө илүү наривчлж судалчаад тэгээ бүр яг үнэхээр гатцсан байгаа тэр нэг гүн орсон сэдвэрээ асуух юм бол зөв байдаг байхаа. Тийм шүү. За одоо хойлынхын дараагийн жоохон ингээс очихгоо. За хойлынхын одоо дараагийн ярилцах сэдэв маань болохоор илүү хөгжилтэй юм төсөөллүүдээр хойлоо хариулнаа гэсэн. За эхнээсээ асуугаад эхэлчихв. За тий. За чи сансарт ганцаараа үлдэхдээ зөвхөн нэг аппликейшн авч явах хэрэгтэй болвол юуг сонгох вэ? Entertainment байх юм уу эсвэл илүү survival application байх юм уу гинэ? Сансарт ганцаараа үлдэж байгаа survival байх хэлгүүтэй тий. Би бол шууд толгоонд Google Earth-л орж ирж байна. Яг за одоо айл гариг дээр очиж яах вэ гэдэг чинь гэхдээ бас ашиггүй байна тэгэхээр юу яах юм бэ? Ямар нэг AI based application авч үлдэх юм байна. Ядаж нөгөө мэдгүй юм байл асууж масуугаад яаж инкод ихүү гэд ер нь тэх юм байна. Тэр нь бараг дээр юм шүү дээ. Тийм ээ. Тийм ээ survival болох юм байна. Нэг талаараа entertainment болох юм байна тий. Би яг энэ асуултыг чамаас ингээ асууж авах надад хамгийн түрүүнд орж ирсэн аппликейшн надад Instagram орж ирсэн. Яагаад ч юм ганцаараа үлдээд өөтгүй ингээ Instagram-ыг скролч ивэл сонирхолтой юм шиг санагдав. За би асуух уу? За би асууч. За ирээдүйд роботууд дэлхийг захирвал та тэдний тижээвэр амьтан шиг байх юм уу? Эсвэл сүрч тэмцдэг хүн байх юм уу? Би одоо нөгөө нэг ChatGPT эндээс ингээд юм асуухтаа дандаа баярлаа, уучлаарай, сайн байна уу гэж тиймэрхүү үгнээс хэрэгэлдэг болоо би баг эзэн нь болчих واخа. Тийм үү. Нөгөө нэг гоё харьцажсэн болохоор танаас хөндлөх юм байна шүү дээ. Мимнүүд эдэн шүү дээ нөгөө ирээдүйд одоо AI хөгжөөд роботууд дэлхийд захирдаг болсон чинь ChatGPT бит хоёр гэсэн чинь амар ингэсэн нэг юм тэр чинь бит хоёрын зураг шүү дээ. За ойлголоо. За чиний хайрлын түүх хэрвээ ном болоод хэвлэгдвэл тэр нь инедмийн ном байх уу эсвэл аимшиг ном байх уу? За минийх баг юу л болох та нэг тийм дизайны сурах бичиг шиг тэсэн бүртлөө одоо нэг юм аяллаа гайд маягийн нэг тийм юм болох хаа. Тийм. Би ер нь сүүлийн үед яг нэг юм нэлээ юм яг утга учирыг ойлгомоор санагдсан зөвлөлүүдээ яг одоо Cloud ч юм уу Gemini-аас асуугаад яг үнэхээр хайх шаардлагатай болсон зөвлөлүүдээ юу ячдаг болсон. Google-ийн AI модтэй search гараад ирсэн шүү дээ. Тэр амар гоё юм л ш нэрээ. Тэгээд яг ихэвчлэн аялах гэвэл аяллахаа мэдээлэл скодлол шин төлөвлөд ч юм уу дизайн юмнууд амар их хайдаг болохоор ер нь нэг тиймэрхүү нам гарч ирэх байна. За сонирхолтой байна. Таних ямар гарч ирэх вэ? Би за ерөөсөө боддоогүй байна. Гэтэ минийх болохоор за миний яг хайлын түүхүүдийг багцлаад хэлэх юм бол би хоолны тухай айгуу хайдаг, хөгжмийн талаар их хайдаг. Тэгээд мэдээж яг нэг ажлын холбоотой юмудаа хайна. Гэхдээ тэрийг нэг оруулъя гэж бодохгүй байна. Хоол хөгжим хоёр дээр нэмэгдээд нэг жоохон бясалгах, тэгээ жоохон эрүүл амьдрах, одоо өөрийгөө амраад сурах мурах гэдэг нэг тийм төрлийн ном. Тэгэхээр ингээд багцлаад яг харсан чинь жоохон юм нэг self care, өөрийгөө хайрлах тухай тийм ном юм болов уу гэж бодож байна. Ингээ хүн ингээд уншаад амар гоё юм тайвширтыг бодлоо. Би чи ингэж өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна штэ гэд. Тиймэрхүү ном байх юм болов. Гайхалтай маш гайхалтай. За одоо та нэг өглөөс ирэхэд Марк Цукерберг болсон заяа. За тэгээд одоо Facebook дээр ч юм уу нэг юмыг өөрчлөх шаардлагатай гэвэл та хамгийн түрүүнд юу хийх вэ? За би Монголд бол Facebook-ийг бүр үнэхээр гоё юм зохион байгуулалт яал гэж оч. Одоо ингээд нөгөө Facebook орохлоор бүр ингээд
хамаагүй recommendation гарч ирээл те. Хиний хамаагүй миний бүр дагдаг магдаг биш те. Бүр өрөөсөө харж байгаагүй хүн амтан гинт гарч ирээл гачин юм пост те зураг мураг. Тэгэл юу мэддэхгүй амар ингээд эмх замбрааг болоод байгаа сүүлийн үед санагдаад байгаа. Тэгэхээр би бол тэрийг амар гоё зэгцлэе гэж бодож байна. Тийм дээ. Энэ бол Тэгээ Монголд ер нь бол Facebook-ийн хэрэглээ ихтэж гинүүд гэхээсээ шууд ерөөсөө багтаа үзнэ. Зарим өдөр бараг Facebook жоохон ингээд нэг юм гацаж мацаад нэг үе жоохон хаагтчихвал гэж боддөө шин. Яна Facebook-ийн хэрэглэгчтэй уучлаарай. Тэгэхдээ бараг Facebook-ийн сүүлийн үед яг нэг юм хайдаг төвөл шиг болгож ашигладаг болсон. Одоо угаасаа юм унших юм бол хэрэгтэй мэдээлэл гарч ирэх нь амар ховор болсон шүү дээ Facebook дээр. Тэнгүүд одоо нэг дэлгүүр мэлгүүрэлээ гэж бодоход вебсайтгүй дэлгүүрээвэл Facebook пэйж нь бол заавал байж байгаа шүү дээ. Тэнгүүд дэлгүүр хайх ч юм уу тийм байдлаар ер нь илүү ашигладаг болсон юм байна. Яг үнэ. Тэгэхээр бодох юм бол илүү Facebook манайд жоохон юм онлайн дэлгүүр тал руугаа хөгжөөд байна уу тий. Тэгээд бас нэг жоохон шар мэдээ тий талын тий ховж ив талын айгүй олон жилийн өмнө нэг шар сонингууд байдаг гэсэн чинь одоо нэг ховж ив ярьдаг. Тэр тэдэн дөрөвний цүнх барьжээ тий. Тэдний хүүхэд тэгжээ тэрнтэй гэрэлжээ тэргээд Жигний одоо нэг тийм тал руугаа Facebook Монголд ашиглагдаад байна уу та гэж харж байгаа. Тэгвэл гадаадд бас яг Facebook хэр ашиглагддیں۔ Яг Монгол шиг юм бужигнсан байд юм уу бас сайн мэдгүй л юм. Тийм дээ. За дараагийн булан лугаа оръё те. Би ингээд энэ тал руугаа хэрэгжээд байгаа юм шиг санагдаад. Чамтай санагдаж байна уу? Гайгүй нөө. Гайгүй. За. За манай дараагийн булан болохоор Инүү тэрүү гэх одоо this or that гэхээр чинь инүү тэрүү гэх. За би эхний энэ нийт 10 асуулт байна л да. Эхний 5-ыг нь танаас хурдан асуучих. Та тэгээ хурдан хариулж. Дараагийн 5-ыг та надаас асуучих. За Slack уу email үү? Email. За morning person уу night owl юу? Morning. За Netflix and chill үү, podcast and learn үү? Netflix and chill. Яа. Маш шудраг байлаа. За механик keyboard уу эсвэл лаптопны keyboard уу? Механик. Гэлээ. Окей. За гэрээсээ ажиллах уу эсвэл office vibe дуртай юу? Гэрээсээ. За дараагийн 5. За Instagram Reels үү эсвэл TikTok Trends үү? Instagram Reels. Voice message үү эсвэл texting үү? Texting. Apple уу Android уу? Apple. Дээгүүрээ гоёо дагуураа унтлагын өмдтэй яах вэ эсвэл бүрэн ингээ гоё хувцлах уу? Бүрэн гоё хувцлаа. За AI найз уу эсвэл үзэн ядагч уу? Найз. За одоо бид хоёрын дараагийн ярилцах дараагийн булан маань гэх юм уу те? Girl Logic гэнтэг. Бид хоёрт ингээд амар гоё сонирхолтой бас нэг ийм 10 асуулт 10 ийм ярилцах юм сэдв байгаа. Тэгээд тэрүүгээр ингээд ярилцсан. Гэхдээ яг Girl Logic гэдэг ийм гарчгийн зүгээр ингээ харах юм бол ихэнхдээ охтуудын гаргадаг үйлдэлүүд байх. Энийг Gemini хүсэн шүү. За тэгэхээр хоёлаа ингээ эхнээсээ ярилцаавч те. За нэгдүгээр нь утасны storage full гэсэн бичиг гарахад 6 устгахын оронд шинэ утас авах тухай бодох. 6 устгана. Би ч гэсэн. Гэтэ яг бүр гацаж мацаад те. Би тэгтээ яг ингээд юу ячдаг юм аа. Хүн хамгийн хэрэггүй зургуудыг ер нь скриншотоор авдаг юм шиг санагдсан надаа. Скол бол нэг аялж байхдаа ч юм уу нөгөө нэг олон зурагнаас нэг гой зураг гарна гэл ингээд тан гэл бааханд орчдөг шүү дээ. Яг тийм зурагнууд хэрэггүй болоод үлдчихдэг юм шиг санагддаг. Тэнгүүд заримдаа жоохон завтай байх юм бол зүгээр скриншот гэдэг альбом руу норж аваад хэрэггүйнүүдэд устгачдаг. Скол бол одоо нэг юм ийш тийш аялах гад онгоцонд явж явах үед ер нь дандаа альбомоо шинжилт юм байна. Одоо бадсан чинь арай завтай. Тий, арай завтай. Нөгөө нэг wifi байхгүй, өөр хийх юм байхгүй. Тэгээл яг утаснуудаа үзээл тэр нөгөө баахан дарцсан зургуудаа устгаж ер нь цэвэрлт юм байна. Бодоод үзсэн чинь. За, компьютер гацхад зүгээрээ жаахан амаржиг гээд өөрөө бас кофе уухаар явна. Тэг. Яа тэгэхээр нөгөө одоо помодоро тавих эсвэл хажууд ингээд нэг юм сэрүүлэгтэй байгаад чи одоо ингээд босоорой гэдээ өөртөө сануулга тавихгүй болвол заавал ер нь ингээд харангууд нэг цагаас дэшегээ ингээд суудсан байдаг. Тэгэхээр ингээд зайлшгүй босох шаардлагатай учраас ер нь заримдаа ингээд яг над дээр яг team case тохиолддог байхгүй тий. Ингээд заримдаа ингээд компьютер ингээд лачааллал ингээд тэг жоохон чарлж марж эхлэв штэ. Тэнгүү заа би босох цаг болсон байна гэдээ босоод кофегоо нүдэ амраа 0 орно. Тэгээл буцаад ирээс За дараагийн асуулт маань дараагийн сэдэв маань болохоор
нэг гоо эстетик харагдаж байгаа юм бол тэр аппликейшн ямар ч хэрэггүй байсан хамаагүй татдаг. Үгүй. Яа тэгвэл би ч одоо бас UX UI дизайнер хүн байна да. Тэгээд тэгэнгүүт шаардлагагүй аппликейшнийг бол татахгүй. Ер нь миний утас тэгээ миний өдөр тутмын хэрэглээ болохоор одоо яг хөндлөнгийн юм надад саад болох хүчин зүйл гэдэг нь шүү дээ. Эстетик зүйл гэдэг чинь одоо ямар ч хэрэггүй мөртлөө эстетик гэхээр чинь надад саад болох зүйл. Тэгэнгүүт утас нэрээ аль болох тийм хэрэггүй юм байхгүй. Ер нь бол аль болох надад хэрэгтэй юмыг байлгах илүү дуртай. Мөнгө туурдахгүй гэсэн үг. Тийм мөнгө туурдахгүй. Хийх ажил их байна гэж бодонгуудаа хамгийн түрүүнд ширээгээ цэвэрлээд гойлаа асаагаад тэгээ 2 цаг ингээ гээгүүрээ суух гинэ. Яг ихнийх нь бол үнэ. Ингээд нөгөө амар их ажилтаа байсан гэсэн өрөөгөө цэвэрлээ, ширээгээ цэвэрлээд аягнуудаа угааж байгаа суухгүй халуул ингээд дотор тавчтаад амар хэцүү байдаг. Тэгээ яаж та одоо нөгөө гэрээсээ ихэнх цагтаа ажиллаж байгаа гэлхүү миний ажлын орчин яг тэр байгаа учраас яг тэр орчин айгүй гоё юм цэвэрлээд гоё лаама хасаагаад тэгээ ууж идэх юмаа ингээд хажуудаа тавьж агаад тэгээ ажиллаа эхлүүл ингээд дотор амар гоё байдаг. Гэхдээ 2 цаг ардаас нь тэгээ чийлэр суух бол биш. Чухал юм бичих гэж агаад гар утасны кейсээ солимоор санагдаад бүх юмаа мартах. Бүх хийжсэн юм мартах. За ер нь бас үнний ортой шүү гэдэг байхгүй. Хаяада бас нэг яг нэг юм хийнэ гэж бодож жагаад тэгээд нэг өөр юм харснаа энийг нэрээ ингэх байсан шүү гэж бодсноо өмнөх хийчихсэн юм мартчдаг тохиолдол бол ер нь тэгэл тэр чигээрээ яваад байдаг. Тий. Тэгээд тэрийгээ яг нэг юм мартцсан мэдрэмжтэй явж байгаа. Тэг юу илээ гэж жагаад нэг өдрийн дараа санах ч юм уу эсвэл 30 минутын дараа санах ч юм уу яг тийм тохиолдол бол гарах хэвд гардаг. Ямар нэг алдаа гарахад Google дээд 5 минут болоод би ер нь энэ мэрэгжил тохирохгүй хүн юм байна гэж гутардаг. Хаяа бол тийм мэдрэмж бол байдаг. Тэгээ тэр одоо яадгийн надтай ч холбоотой байж магадгүй заримдаа нөгөө нэг амар гоё хэрч хүчтэй болчдаг. Заримдаа ингээл нэг жоохон юм болох байж байгаа бол яа нэр би ингээд л гоншгондыг дээрээ тавьчвал яг тийм бол байдаг. Шинэ ап татчихад туториалыг нь үзэхгүйгээр шууд дараад эвтчихдэг. Үгүй. Би бол сток. Би яг ингээд амар сонин одоо жишээлбэл нэг юм амар олон юм сэдвтэй нэг бүхэл одоо хичээл үзчихлээ гэж бодоход би хизээч тэрийг дундаас нь ч юм уу хойноос нь орж сурдаггүй. Заавалчгүй эхнээс нь яг юм эхлэл дунд төгсгөл эхлээс нь ингээд дараалалаар нь үзчихэж яг юм нөгөө нэг юм бүтэн мэдрэмж аваад тэгээд яг тэрийг ингээд сурч байгаа гэдэг мэдрэмж авдаг. Тэгэхгүй яг ингээд ийм бүхэл юмны сүүлээс нь үдчихэд дараа нь дундаас нь үдснээ, эхнээс нь үдснээ дахиад төгсгөлөөс нь үзээ явах юм бол би тэрийг бүгдийг нь үдцсэн байлаа ч гэсэн ерөөсөө юм бүтэн дуусгасан мэдрэмж хийж авдаггүй. Тэгэхээр ямар нэг юм ихтэй ер нь дандаа эхлээд туториал бичлэг ч юм уу тэг эхлээд бүгдийг энийг ингэдэм байх гэ бүх юм боломжуудыг мэдэж авчаа дараа нь ихээр амар кайф. Яг так бүх юм ингээд зэдөө. Шинэ төхөөр өмнө задлахтай яах вэ? Тийм ер нь тэгэл одоо гарын авлагын бараг бүгдийг нь уншин шүү дээ. Гарын авлагыг бүгдийг нь уншаал. Энэ бараг товчны юм байна гэж сэр фильмлэрээ англиар нэг уншаа, сербэр нэг шалхалтаар нэг уншаа. Тийм ер нь бол нэг тийм хүн байгаа. Мэйл биччихгээд явуулахынхаа өмнө баярлалаа гэдэг үгийг 5 удаа өөрөөр өөрчилдөг. Тань баярлалаа. Талархал илэрхийлье. Баярлалаа гэх ер нь ингээ янз бүрээр бичээд ингээд кастомайз хийгээл янзлаад идэг. Хаяа тэгээ ганц мэйл дээрч биш чатан дээрч тэр. Хай гэл бэлээ. Сайн уу бэлээ. За нэг 3 цэг гарч ирсэн алга болоо. Байцснаа 3 цэг гараал алга болоо гэдэг. Тэ хаяа. Юу. За Zoom call-ийн үеэр өөрийнхөө царай руу хараад хамаг цагаа өнгөрөөдөг. За бас хаяа. Ер нь яг тийм юм байвал бас ер нь яг Zoom call ямар байна гэдгээс шалтгаалдаг юм аа. Яг ингээд яг ийм сэдвээ айгуу сайн тохиролцсон бүх хүмүүс нь амар сайн бэлтгэл хийцэн дээ. Тэгээ ингээд айгуу чухал юм яриад ах юм бол хизээч мэдээж өөрийгөө араас авахгүй яг ингээд сэдвтэйгээ ярилцаал ингээд юм аа. Заримдаа яг нэг юм одоо бүх оролцож байгаа хүмүүс маань бэлэн биш ч юм уу, сколыг нэг хүнээ ингээ хүлээгээд идэх ч юм уу, бүгдээрээ цагтаа орж ирэхгүй ч юм уу, тийм үед нэг жоохон тийм гівэрдэг. Ингээл өөрийгөө ямар харагчин даа гэл ингээл хараад тэр нэг тийм үед янзлаа. Утасныхан цэник 20% болонгууд л миний амьдрал дууслаа гэж сандардаг.
Бараг за нэг 50% тань байна. Утасныхаа цэнийг бүр тийм тултлал нэг их дуусгадаггүй. Тийм тэгэл болж уулын 30-аас доошлоод ирэнгүүт нь тэгэл газ цэнгэлчих. Тэгдэг. За би бол 1% хэлэл оруулдаг та. Тийм үү? Би харин яач ч юм ингээд миний ноутбук ч ялаа, iPad ч ялаа, утас ч ялаа тий бүх юм дандаа ингээд ийм үхлийн даваан дээр ингээд явж идэг заяа амар сонир өн цэнгэлжиж болно шүү дээ. Тэгээ яач юм тэгээд цэнгэлэхгүй явсараа бүр ингээд 1% дээр ингээд бүр ингээд үхтгийн даваан дээр мэ гэж аруулсан тийм үү? Аа тэгээд идэв. Гэтэ тэрийг ер нь засгаж хичээж байгаа. Дор нь цэнгэлээд явах гэж хичээж байгаа. Тэгээ өнөөдрийн холингийнхаа бэлцэн асуултууд бол ерөнхийдөө ингээд дуусчлаа. Тэглээ. Тэгээд бит хоёроос юм асуугаарэ. Тийм яг одоо энэ Q&A session маань болохоор улиралд ганцхан удаа л явж байгаа шүү дээ. Тийм энэ дугаар маань дараагийн маань дугаар одоо 3 сар гэхэр чинь 4 5 6 сард орох юм. Тийм 6 сард орно. Тэгэхээр 3 сарын хугацаанд бит хоёрын гаргаж байгаа дугаарууд ч юм уу те эсвэл бит хоёроос асуумаар санагдсан сонирхолтой зүйл байх юм бол Google форм байгаа. Бит хоёрын Instagram-ийн bio хэсэг дээр тийшээ ороод асуулт асуугаарэ. Тэгээд бит хоёр гоё нээлттэй хариулнаа. YouTube дээр бас community гэдэг нэг юм таб байдаг юм лээ шүү дээ тийм. Тэгээ тэр табаар та бүхэн маань хандаад бас бит хоёртой гоё юм асуумаар юм байвал асуугаарай. Гэхдээ бас асуухгүй үед бас хоёулаа юм хөөрхөн юм хөнгөө хөвчтэй асуултууд асуулт хариулт би бинээсээ асуугаад тоглоод байгаад бас айгу хөөрхөн юм байна. Надад л амар гоё таалагдлаа. Манай энэ дугаар тийм ер нь бол гоё сонирхолтой байлаа шүү дээ. Хөвчлээ асуугаад. Тэгээд асууж олно. Тэгээд би тэгэд та эдийн одоо асуусан хүнийх нь нэр мэрийг гаргахгүй тий зүгээр л асуултыг нь одоо гаргаж ирж байгаа л тэгэл хариулгаар юм баг шүү. Тэгээ энэ дугаар маань одоо энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд дараагийн Q&A бичгтээ эргөө уулзлаа. Түр баяртай. Баяртай.